Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчдээ. Сайн байцгаана уу эрхэм зочдоо. Сайн байцгаана уу оюутан залуучуудаа. Монголын үндэстний олон нийтийн телевиз, Аз намхан улаан бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой жил бүр хамтран зохион байгуулдаг үндэсний ровтын 12 дахь удаагийн тэмцээн та бүхнийг хүндэтгэн урьж байна. 2001 оноос анх зохион байгуулагдаж эхэлсэн үндэсний ровтын тэмцээн өнөөдөр 12 дахь жилдээ тасралтгүй үргэлжилж залуу хоож үеийнхнийг тэр дундаа инженерийн чиглэлээр суралцж байгаа оюутан залуусыг хөдөлмөрч, бүтээл сэтгэхүйд өрөөлөн дуудаж тэднийг оюунлаг, шинийг сэтгэгч байхыг ирмэлзлийг төрүүлсээр байна. Тийм ээ. Тиймдээч Робокон тэмцээн өнөөдөр автоматжуулалт, техник, технологи, инженерийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын мэдлэг чадвар, шин сэтгэлгээний бодит илэрхийлэл болж чадсан билээ. Өнөөдөр бид үндэсний ровтын тэмцээний түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа сөхөх гэж байна. Монголын техник, технологийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох оюутан залуусын мэдлэг туршлага, оюун ухааны өрсөлдөөний их талбар Робокон 2013 үндэсний ровтын тэмцээн эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр энэ өргөнөө Монголын техник, технологийн чиглэлээр сургалт үйл ажиллагаа явуулдаг 10 их дээд сургуулийн 16 баг шилдэг шийдэл, мэдлэг чадвар, бүтээл сэтгэхүйгээр өрсөлдөх болно. Ингээд 2013 оны үндэсний ровтын тэмцээнд оролцох багуудаа та бүхний өмнө энэ тэмцээний талбар дээр халуун алга ташилтаар өрөн өгдөг авцгаая. Робокон тэмцээний игнэнд энэ жил нэгэн баг иргэн ирээд байгаа юм. Энэ баг бол Батлан хамгаалахын их сургуулийн багийнхан Воли багийнхныг тайзнаврыг. Воли энэ багийнхан 2008 онд анхудаа Робокон тэмцээнд оролцож байсан бөгөөд энэ жил 2 дахь удаа оролцож байгаа юм. Багийн удирдагч багш Уянга Инкватор. Ингээд дараагийн бага та бүхний өмнө үрий. Үндэсний ровтын тэмцээний 2007, 2008, 2009, 2010 оны дархан авраг Монгол улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн Unitel 1 багийнхан байна уу? Дараагийн баг бол Unitel 2 багийнхан. Unitel 2 багш Батбаяр. Баярлалаа. Жил тутам амжилтаа агуулсаар байгаа эрч хүчээр дүүрэн залуусыг одоо бүгдээрээ талбай дээр хамтдаа угтан авцгаая. Энэ бол Монгол улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийн Амиага 1 багийнхан байна. Монгол улсын их сургуулийн Улаанбаатар сургуулиас энэ жил үндэсний ровтын тэмцээнд 2 баг оролцож байгаа юм. Омега 2 багийг тайзнаа урьж байна. Омега 1-2 багийн удирдагч багш Бэм жаргал Уганбаатар. Баярлалаа. Залуустай амжилт хүсье. Одоо та бүхний өмнө өнгөрсөн жилийн үндэсний ровтын тэмцээний дэд авраг Монгол улсын их сургуулийн физик электроникийн сургуулийн Сүм багийнхныг хүндэтгэн урья. Монгол улсын их сургуулийн физик электроникийн сургуулийн G робот багийнхан юм аа. G робот багийнхныг тайзан дээр урьж байна. Сүм G робот багийн удирдагч багш Бигц Сүрэн. Баярлалаа. Хүсэл эрмэлзэлдээ үнэнч зорьсноос шантарч ухардаггүй дараагийн залуус бол шинжлэх ухаан технологийн сургуулийн дарахны технологийн сургуулийн General Robots багийнхан. Энэ багийнхныг лавга өгч удирдах байгаа таанд дуулахад таатай хамгийн холоос ирсэн зочдоо өгтөө авцгаая. Компьютер техник менежментийн сургуулийн Соронзон хүү баг удирдагч багш Байгальд өгс Бэмжав компьютер техник менежментийн сургуулийн баг 2001, 2002, 2003, 2012 онд үндэсний ровтын тэмцээний авраг болж байсан юм аа. Механик инженерийн сургуулийн Танан 1 баг багийн удирдагч багш Чой Сүрэн Батцая. Дараагийн баг Монгол шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженерийн сургуулийн Танан 2 баг удирдагч багш Даваним Танан 1-2 багийг тайзан дээр угтан авцгаая. Баярлалаа. 2004-2005 онд үндэсний ровтын тэмцээний аваргаар шалгарч олон улсын тэмцээнд их орон төлөөлөн амжилттай оролцож байсан механик инженерийн сургуулиас энэ жил 3 баг оролцож байгаа юм аа. Ингээд энэ сургуулийн 3 дахь баг Танан 3-ыг урьж байна. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн Telecom Mongolia багийг урьж байна. Энэ сургуулийн багийнхан 2006, 2011 оны үндэсний ровтын тэмцээний авраг баг юм. Баярлалаа.
Ногоон дэлхийгийн аврах даалгаврыг амжилттай гүйцэтгэхээр ирсэн дараагийн багийг талбай дээр үрж байна. Үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулиас энэ жил 2 баг оролцож байгаа. Эхний баг бол Монгол ноос 1 баг байна. Шинжлэх ухааны технологийн X сургуулийн үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн Монгол ноос 2 багийнхныг ухтан авцгаая. Багийн өдөртөгч багш Аюурзан. Баярлалаа. Хөдөөжлөх X сургуулийн инженерийн сургуулийн Сампо Монгол багийнхныг талбай дээр үрж байна. Багийн өдөртөгч багш Болдбаяр Эрдэнэдалаа. Уяа Эрдэнэ энэ сургуулийн багийнхан 2003 онд үндэсний равтын тэмцээний 3 дугаар байрыг эзэлж байсан туршлагатай баг юм аа. Үндэсний равтын тэмцээний ширүүн дулааны талбарт өрсөлдөх оюутан залуустан баяр хүргэе, амжилт хүсье. Сонсъё, алга шилдэг сонсъё. Тэр дундаа эдгээр багийн амжилтын төлөө урам зориг хайрлсан, дэмжиж тусалсан ивент итгэгч байгууллага хүмүүстэй талархлаа чин сэтгэлээсээ илэрхийлж байгааг хүлээн авна уу. За баяр хүргэе. Мөн Робокон тэмцээнийг болоод залуу хойч үеэ хөгжүүлэхэд өөрсдийн хүч, мэдлэг, оюун цаг заваа зориулан ажилласан багийн удирдагч Эрдэмтэн багш нартаа бүгдээрээ халуун нэжгэнсэн халга ташаалтаар баяр хүргэе. Өнгөрсөн жил үндэсний роботын тэмцээний аваргаар шинжлэх ухааны технологийн сургуулийн компьютер техник менежментийн сургуулийн баг шалгарч Гонконгод болсон олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож Panasonic-ийн нэрэмжид шагнал хүртсэн билээ. Ингээд 2012 оны аварга компьютер техник менежментийн сургуулийн багийн ахлагч Билгүүн Робокон тэмцээний бэлэгдэл болсон шилжин явах туг далбайг тайзнаа хүндэтгэлтэйгээр байрлуулах боллоо. AB Robocon 2013 үндэсний роботын тэмцээний шилжин явах туг инхүү хүндэтгэлтэйгээр Монгол бүхийн өргөөний энэ хойморт заларч байна. Баяр хүргэе. Энэ жилийн үндэсний роботын тэмцээний аварга багт туг шилжих боллоо. Бэлгүүндээ баярлалаа. Робокон 2013 үндэсний роботын тэмцээнд оролцож байгаа оюутан залуустаа дахин баяр хүргэж амжилт хүсье. Олон улс орны өвөр мөц нандин соёл зам заншлын онцлог зүйлсийг тусгасан өөр сэдэв дүрмээр залуус маань өрсөлдөж ирсэн юм. Энэ 12 жилийн хугацаанд харин энэ жил робот бүтээх залуус эргэхтэй их дэлхий ногоон гарига хайрлан хамгаалах нөхөн сэргийг хариуцлагатай даалгавар гүйцэтгэх роботуудыг бүтээгээд байгаа. Ингээд энэ жил залуус маань ямар даалгавар гүйцэтгэж хэрхэн өрсөлдөхийг хамтдаа энэ дэлгэцнээс сонирхолцгоё. Орчлон ертөнц хязгааргүй уудан бөгөөд хэдэн тэрбум жилийн турш таталцал түлхэлцлийн хүчинд оршсоор ирсэн. Хүчнүүдийн үйлчлэлийн явцад биетүүд үүсэн бий болж амьдрал үүссэн түүхтэй. Олон гариг дундаас дэлхий гэгч нэгэн гаригт амьдрал үүсгээр сонгогдох учиртай байж. Энэ сонголтонд хамгийн их түлхэц үзүүлсэн зүйл бол ногоон өнгө буюу амьдралын өнгө юм. Ногоон байгаль эртний ой шугуудаас эхлээд тал хөндийд үргэлжлэн тархаж амьд биетүүд цэцгэлэн хөгжих зөөлөн бөгөөд таатай орчныг бүрдүүлжээ. Гэхдээ нийгмийн эдийн засгийн хөгжил хурдасхын хэрээр хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл нэмэгдэж дэлхий дээрх ногоон байгаль хумигдж эхлээд байна. Тахал мэт хурдастай тархаж байгаа энэ үйл явц ногоон гариг болон түүн дээрх амьдралын ирээдүйд түгшүүрийн харангад илдэж байна. Байгалийн гам шиг үер, зуд турхан, уур амьсгалын өөрчлөл. Энэ бүхэн ногоон байгаль хилэгнэж байгаагийн дохио юм. Хүн төрлөختөн хувь хүний ногоон байгалан хайрлаж хамгаалах ухамсарыг дээшлүүлэх нь дэлхийд учирч болох гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх алхам юм. ABU Robocon 2013 тэмцээний сэдвийг Вьетнам улс ногоон гариг хэмээн тодотгон тодорхойлж байна. Тийм ч учраас дэлхийн хэлбэрт тоглоомын тойргийг бүрдүүлэгч хэсэг тус бүр дэлхийн улс орнуудыг төлөөлөх юм. Ногоон гаригаан хамгаалах үүрэг дэлхий дээр амьдрагч хүн бүрийн үүрэг билээ. Ухамсараа дээшлүүлж ухаалаг үйлдэл хийснээр бид их дэлхийг аварч чадна. Дэлхийн ертөнцийн оршин байгаа бүхий л орон зай хязгаарт хол ойр гэлтгүй бидний хүсэл тэмүүлэл нэгдмэл утгатай.
13-ыг харьцах нь 13 метрийн харьцаатай тоглоомын талбай нь төв уртрагийн дагуу төмөр шугамаар тусгаарлагдсан байна. Дэлхийн бүс нь тойрог хэлбэртэй бөгөөд 8.5 метрийн диаметртэй байна. Энэ бүс дээрх цагаан тэмдэглэгээнүүд дэлхийн уртраг өргөргийг илэрхийлнэ. Баг тус бүр 7 төмөр цагираг дээр навчнуудаа байрлуулах ёстой. Цагираг тус бүр 350 мм диаметртэй, суурийн өндөр нь 50 мм байна. Бөмбөрцгийн хойд тал гэдэг нь дэлхийн бүсийн дээд хагасыг хэлнэ. Энэ бүсэд дундын хэсэг болон хойд туйлын хэсэг гэж бий. Бөмбөрцгийн өмнөд тал гэдэг нь дэлхийн бүсийн доод хагасыг хэлнэ. Төв уртрагийн дагуу хойд туйлаас 2.7 метрийн зайд байрлалтай шон дээр сар байрлана. Сарны диаметр 500 мм байх бөгөөд талбайн шалнаас дээш 1.5 м өндөрт байрлана. Хоёр ширхэг хязгаарын шугам байх бөгөөд хоорондын зай нь 2 м 95 см байна. Цайвар цэнгэр өнгөөр тэмдэглэгдсэн дэлхийн бүсийг тойрсон талбай нь гар удирдлагатай роботын бүс юм. Гар удирдлагатай роботын гарааны цэг 2 байх бөгөөд тус бүр 700 мм диаметртэй байна. Баг тус бүрийн навчны агуулга тоглоомын талбайн доод хэсэгт байрлана. Автомат роботын бүс гэдэгт дэлхийн бүс болон түүнийг тойрсон бүхий л талбайг хамааруулж ойлгоно. Гар удирдлагатай роботын гарааны цэгтээ зэрэгцэн тус бүр нэг автомат роботын гарааны цэг байрлсан байна. Навчис цилиндр хэлбэртэй байх бөгөөд 250 мм диаметртэй, 200 мм өндөртэй байна. Гар удирдлагатай робот навчны агуулгаас 3 навч авч түүнийгэн дэлхийн бүсийн өмнөд тал бөмбөрцөгдөх цагиргууд дээр байрлуулна. Ингэснээр навч тус бүр багтаа 10 оноо авчирна. 3 навчийг өмнөд тал бөмбөрцөгт амжилттай байрлуулсны дараа гар удирдлагатай робот навчнуудыг авч хязгаарын шугам нэгд хүргэж тоглоомын талбай дээр орхино. Дараа нь гар удирдлагатай робот навчнуудыг автомат робот руу ачаалж болно. Автомат робот навчнуудыг бөмбөрцгийн хойд тал дах өөрийн болон дундын хэсгийн цагиргууд дээр байршуулна. Амжилттай байршуулагдсан навч бүр 10 онооны үнэлгээтэй. Энэ үед автомат робот хойд туйлын бүсдэх цомирлогуудаас авч болно. Гэхдээ үүнээс хойш зөвхөн 2 ширхэг навч нэмж байршуулан оноо авахыг зөвшөөрнө. Дараах үйлдэлүүдийг тэмцээний дүрмд зөрчсөнд тооцно. Гар ажиллагаатай робот дэлхийн бүсэд нэвтрэх, робот дундын бүсээс бусад хэсгээр өөрийн талбайгаас гарч өрсөлдөгчийн талбайд нэвтэрсэн тохиолдолд тус 10 оноо хасагдана. Автомат робот хойд туйлын бүсдэх цомирлогуудаас авна. Энэ үед гар удирдлагатай робот хязгаарын шугам 1-ийг давж автомат роботоос цомирлогийг авна. Ингээд гар удирдлагатай робот хязгаарын шугам 1-ийн ард зогсож цомирлогийг сар руу шиднэ. Гар удирдлагатай роботын шидсэн цомирлог сарн дээр амжилттай тогтсноор ногоон гариг аврагдаж тоглоом дуусгар болно. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хамгийн газрын дарга Наран гэрэл байгаль орчин ногоон хөгжлийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Дөгөр сүрэн нарыг хүндэтгэл төгс тайзнаа өрн залъя. Сайн бацхан залуучуудаа. Өнөөдөр манай роботын тэмцээнд орж байсан үеийн залуучууд, инженерүүд өнөөдөр Монгол улсын үйлдвэр, хөд аж ахуй, уурхай хамгийн бүтээлч, баялаг бүтээдэг энэ салбарт бол тэргүүлэгч чиглэлээр ажиллаж байна. Энэ бол манай Монголын үндэсний олон нийтийн телевизийн мянган үзэгчдийн талархлыг зүй ёсоор хүлээж байдаг үлээ. Ингээд өнөөдөр та бүхэнд энэ тэмцээн хүн төрлөختийн мөнхийн шүтэн болсон их дэлхийгээ хамгаалъя. Ногоон дэлхийгээ аврыг гэсэн уриан дор явж байгаа нь туйлын зөв зүйтэй хамгийн баялаг сайхан төвхтэй уриа болж байна гэж ингэж бодож байна. Энэ тэмцээний зохион байгуулахад хүчин чармайлт гаргаж хамтран оролцож байгаа байгаль орчин ногоон хөгжлийн яам, бусад ивент тэтгэж байгаа байгууллагуудын удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Орбакон 2013 үндэсний тэмцээний ажиллагааг нээснийг мэдэгдэе. Нийт роботчдад амжилт хүсье. Шүүгчдэд амжилт хүсье. Тэгэхээр энэ жилийн Робокон тэмцээн
Байгаль эхлэхийг аврыг гэдэг сэдвээр явж байна. Ингээд үүнд байгаль орчин ногоо гислийн яам ямар холбоотой гэхээр энэ жил та бүхэн мэдж байгаа байгаль орчин ногоо гислийн яам байгаль орчны боловсролыг дэмжих жил болгож зарлж байгаа. Энэ ажлын хүрээнд бол залуучуудын оюуны хөгжлийг тодорхойлж байгаа энэ Робкон тэмцээнд бол хамтран ажиллаж байгаадаа бол туйлын баяртай байна. Их дэлхийг аврах энэ үйлсийг шилдэг оюутан та бүхний зохион бүтээсэн энэ шилдэг технологи, техникийн шийдэл энэ бүгд бол аврахад хамгийн гол үүрэг гүйцэтгэх юм аа. Энэ тэмцээнд өндөр амжилттай оролцож цаашдаа дэлхийн давтсан дээр амжилттай оролцохыг хүсэн ирээ. Бид дэлхийн ээжийн хүүхдүүд бид олуулаа. Их дэлхийнхээ хайранд аз жаргалтай өсөн торнож байна. Хүүхэд бүр байгаль орчин зинхэр гаргаа харлах хүсэл тэмүүллээр нэгдэцгээе. Бидний хайраар их дэлхийн минь дутах учиргүй. 2013 он байгаль орчны боловсролыг дэмжих жил. Робокон тэмцээнд оролцох гэж байгаа залуучуудаа Робоконы сүлд дууг хүргэхээр оршихуй амлаг ирсэн байна. Санаа бодлоо нэгтгэхэд сэтгэн бодож бүтээ ямар зүйл шантралгүй ядал өд тийм дуусахгүй ухаа цуцшгүй хөдөл орон зайг битогчиж огтөргүй хязгаар хүрмэ ялалт өдөө цаавс бидний дэмжээ ухаан түрэн дуулцгай итгэл найдвар урам зориг хорд хүчиг биднес мэдээ зориг табай ягодон шатрах цаг би шуурах шам би чатан би the hotel замаа урах Үндэсний ровтын 12 дахь удаагийн тэмцээнийг ирэх 8 дугаар сард болох олон улсын тэмцээний дүрмийн дагуу чин шударгаар шүүн явуулах шүүгчдийн бүрэлдэхүүний ерөнхий шүүгчээр Тодон компанийн захирал инженер Совдагийн Бат автах ажиллах юм. Харин шүүгчээр MCS Electronics компанийн ахлах инженер Жаргал сайхны Баярхүү, инженер Отхон Бямбын Дархан Баатар, Mobicom корпорацийн сүлжээний администратор Таштилгийн Батүлэг,
Хадгаламж банкны мэдээлэл технологийн газрын сүлжээний ахлах администратор Батөржин Баянбаатар, Монголын үндэсний олон нийтийн телевизийн техникийн албаны дарга Сүхбаатарын Тэмүүжин, Mobicom корпорацийн шийдлийн инженер Алтан Гэрлийн Бацорг, үндэсний дата төвийн систем төлөвлөлт нэгтгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Жаргал сайхны Батцайхан, Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн багш Болдын Наран Чимэг, G-Mobile корпорацийн сүлжээ төлөвлөлтийн менежер Дулам Рагчаагийн цэцэг сайхан нарын оюутан багтаа Робокон тэмцээнд оролцож байсан чадварлаг залуу инженерүүдийн жил 3 дахь жилдээ шүүн явуулах юм а. Өөрсдийн хэвжлийн зэрэгцээ сэтгэл зүрэх цаг зав гарган үндэсний роботын тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа чадварлаг инженерүүдтэй нийт оролцогчид үзэгчдийнхээ өмнөөс хүн талхлаа илэрхийлээ. Тэмцээнийг тайлбарлах хүмүүсийг та бүхэндээ танилцуулъя. За мэдээж агаан оруу маань хөтлөн. За үүнээс гадна Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Гомбын Жол Жоргол өнөөдрийн Робокон тэмцээнийг та бүхэнд тайлбарлан хүргэх юм байнамаа. За мөн миний баруун зүүн гар талд хоёр хөдлөг зогсож байна. Отгон баяр Сэр однор та бүхэнтэй хамт холбогдож, залуучуудтай холбогдож өнөөдрийн талбай дээрх тоглолтыг бас хөтлөн явуулах юм байнамаа. Сайн байцгаана уу оюутан залуусаа! 12 дахь удаагаан зохион байгуулагдж байгаа тэмцээн маань гайхалтай сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд тэмцээн эхлэхээс өмнө би нэгэн асуултыг Зол Жаргал ахаас асуух гэсэн юм аа. Зол Жаргал ахаа, та бол Робокон тэмцээний хөгжлийн түүхийг маш сайн мэдэх хүний нэг. Өнөөдрийн энэ жилийн сэдэв дүрм танд юу бодогдуулж байна? Энэ тэмцээний талаар анхны сэтгэлээ манай үзэгчдтэй хуваалцахгүй юу? Сайн байцгаана уу залуучуудаа. Монгол улсад үндэсний роботын тэмцээн зохиогдож оюутан залуучууд идэвхтэй хамрагдаг улсаар 12 дахь жилдээ золгож байна. Өөрөөр хэлбэл нэгэн жарнаар үзэхэд нэгэн мөчлөг ингээд өндөрлөхөд Монголын залуучууд оюутнуудын амжилт бол дэлхийн нийтэд ялангуяа Азийн орнуудад аль хэдийн нэрээ зураатулсан байна. Жил болгон роботын тэмцээний сэдэв өөрчлөгдөж, сэдэв өргөжж байдаг. Энэ жилүүдийн байгаль дэлхийг ногоон байлгах гэсэн их дэлхийг энхрийн үрсдэн ариун сайхнаар нь үлдээхийн төлөө хүн төрлөختөн бүхэд хүч чадлаа шавхан байж үүний төлөө тэмцэж амьдрья гэсэн агуулгатайгаар ингээд хүрэлцэн ирсэн байна. Ингээд залуучуудаа амжилт хүсье. За зулгаахтаа баярлалаа. Ногоон дэлхийгээ аврын өрөөнд ор оюунлаг залуучуудын шудраг өрсөлдөөн энэ өдрийн тэмцээн цэвэр ялалтаар өндөрлөнө гэдэгт бид бүхэн итгэлтэй байгаамаа. За юуны дөрөв та бүхэндээ оноолтыг та бүхэндээ нэг уламжлая. Эхний тоглолт Батлан хамгааллын их сургуулийн волей, түүний өрсөлдөгч хөх хэсгээс Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургуулийн сүмнийг багуу таарсан байгаа. За хэдхэн мөчийн дараа тэмцээний талбайд уралдаан эхлэх гэж байна. Тэгэхээр өнөөдөр миний ойлгож байгаагаар бол робот бүтээгчдийн оюутан залуусын маань баярын өдөр гэж ойлгож байгаа. Тэгэхээр тэмцээний өмнөх сэтгэлээсээ манай үзэгчтэй эхлээд хуваалцаач. Тэмцээн бол ер нь их сонирхолтой болно гэж найдаж байна. Бусад багуудыг туршилтыг харж байхад их нэлээд чанартай хурдан хүсдэг чанар хэвдэж. Манай багш гэсэн ер нь гайг орох гэж байна. 16 багаас танай багийн хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь аль баг вэ? Өчигдөр ерөнхийдөө туршилт хийж явах явцад бэлдэж байх явцад харсан уу? Харсан нөгөө Гтэмсийн Соронзонгүү гэдэг тоглол сайн билээ дээ. Яг юугаараа сайн байна? Гар удирдлагатай робот нь бол шууд нөгөө 7-ыг аваа авчихлээ. Хамгийн нөгөө оператор ч гэсэн сайн туршилтаа гэдэг яг мэрэгчсэн юм шиг л байлээ дээ. Ер нь бол тэг дадал болсон байл. Гэтэ аагаагүй. Үгүй юу ч дээ. Тэр чин зүгэн туршилт шүү дээ. Тэмцээн дээр бүх юм өөр өөр гэж болсон шүү дээ. Манай фэсийн бүх оюутнуудаа баярлалаа. Тэгээд мөн багш нар биг зүрэн багш, Эрка багш, тэгээд бидний ивент итгэсэн G-Mobile болон Enter Science цөмийн энергийн газартаа баярлалаа гэж хэлээ та. Тэгээд бид нарыг үргэлж дэмжээрэй. Бид нар чадах хичнээнээр хичээнэ гэж. Батлан хамгааллын их сургуулийн волей багийнхан талбай дээр гарах гэж байна. Тэгэхээр тэмцээн эхлэхийн өмнөх сэтгэлдээ манай үзэгчдэд хуваалцаач. Амар догдолж байна. Анх урдгаа орж байгаа болохоор. Зарим нь 13 жилийн туршлагатай, зарим нь 10 жилийн туршлагатай. Ядчил дор хаяхад 3-аас 5 жилийн туршлагатай багууд байгаа. Сүрдэжээ үү? Ямар санагдав? Сүрдэгээ гайгүй. Адилхан зүтгэж байна. Ихэс илүүтэй. Өсөлт хийж байгаа. Адилхан
хугацаа дуусан гот гарна. Багийн үндсэн 3 гишүүн талбай дээр ойрхон байна. Туслах гишүүд хол байна. За сүүлийн идэвхтэй 15 секунд үлдсэн байгаа. Гар ажиллагаатай роботын удирдах багийн гишүүн үлдэн. Бусад хоёр нь талбайг чөлөөлн мөн адил. Шүүгчээс зөвшөөрөл авч орно. За сүүлийн 5 секунд бүгдээ хамтдаа тоолцгоё. Амжилт хүсье. 4 3 2 1 тэг цагийнда. За хоёр багийн хувьд удаан хэсгээр тоглож байгаа. Батламгал их сургуулийн волей багийн хувьд гар ажиллагаатай робот ажиллаж эхэлсэн. За бүтлгүүтэж шүүгчээс зөвшөөрөл авсны дагуу ахин эхлүүлэх болно. За эхний тоглолт учраас багуудад, оюутнуудад сандрах ийм бэрхшээлтэй зүйлүүд бас тулгарч болох юм. За түүний өрсөлдөгч Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургуулийн цөм нэг багийн хувьд арай хожуу эхлээд найдвартай ажиллагаа бол одоо явагдах баха. За ингээд навчнуудыг авна. За ингээд дэлхийн бөмбөрцгийн өмнөд бүс буюу энэ навчнуудаа эхний 3 навчийг 10 онооны цаг хэрэгт байрлуулснаар дараагийн үйлдэлүүд явагдах учиртай. За тэмцээн эхлээд савтаг цэцгийг авах хамгийн техникийн төвөгтэй үйлдэлүүдийн нэг даалгавар дээр нэлээд хичээж байгаа. За энэ дээр их овсгоо, тайван. За 2 дахь минут дуусах төгсч байна. Яарвчлах хэрэгтэй. За энэ бол мэдээж хоёргийн тоглолтууд явагдаж эхэлж байгаа учраас за волей багийнхан ямар ч үсэн онооны тоглолт явагдах болно. Гурвуулангийн авчихсан одоо өгцөн зайг туулах ёстой. Энэ техникийн шийдлийн хувьд бол за нэг үйлдэлээр 5 навчийг авсан. 5 навчийг авсан. За эхний 3 навчийг байрлуулснаар оноо явах болно. За сүүлийн 1 минут ажиллаж эхэллээ. Сүүлийн 1 минут ажиллаж эхэллээ. За улаан хэсэгтээ тоглож байгаа Батлан хамгааллын их сургуулийн волей багийн хувьд навчнуудаа цаг хэрэгт байрлуулснаар оноо тооцогдож эхэлнэ. За өрсөлдөгчийн хувьд Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургуулийн сүм нэгийн хувьд бол нэг навч байрлууллаа. За сүүлийн 34 секунд үлдсэн 10 оноо. За тэмцээний яг бодит дүнг та бүхэндээ тоглолт дуусны дараагаар шүүгчдэр оноогоо нэгтгэсний дараагаар та бүхэндээ бас дахин нэг нягтлж хэлэх болно. Сүүлийн 20 секунд 19. За явах хэрэгтэй. Навчаа яг байрлуулах ёстой доо. За сүүлийн 10 секунд яваад өгөх хэрэгтэй. Өшөө яваад өгөх хэрэгтэй. 7 6 5 4 2 1 Орон зайг битэрчиж Огтөргийн хязгаарт хүрнэ Шатлах цаг би шүүрэх шаа Би чадан Би нэмэтэн Заман үрэх шаа Залуус бидний дэмжиж